Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амраг ирмэд чилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэлж байна. За өнөөдрийн сэдэв бол Монгол эрдэмтэн дэлхийн физикийн олимпиадыг сорьсон гэдэг сэдвээр ярилцах болно. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture is Local, Knowledge is Global эгүүнээ оюун компани болон хамтдаа төрүүлж алах нь Unitel компани ивэнттэйг ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондор радио 107, 83.3 хүсээ хост төлөөнөөр та бүхэндээ хүрч байна. Студид компьютерийн шинжлэх ухаанд хас чулуу хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. Орой минь төргий хасаа. Орой минь дээ. За өнөөдөр Монголын эрдэмтэн дэлхийн физикийн олимпиадыг сорьсон гэдэг. Энэ уг нь бол яг үндсэн сэдв нь бол кавитац гэдэг үзэгдлийн тухай ярих юм. Кавитац. Тийм, кавитац. Кавитац шүү. Кавитац. За энэ кавитац гэдэг бол уг нь бол баг амар чухал мундаг ийм үзэгдэл хэрнээ маш бага судлагдсан. За дээрэс нь хүмүүс маш бага мэддэг. Тэгээ маш том юм услуутай холбогдож исэн ийм аюу тийм чухал асуудал байгаа байхгүй юу? За энэ чухал асуудал. За дээрэс нь энэ кавитац гэдэг зүйлийг хүмүүс мэдэхгүй байна гэдэг зорилгоор одоо энэ манай Монгол улс 2023 онд Азийн физик олимпиад болж ирсэн. За тэр үед болохоор одоо энэ Монгол одоо эрдэмтэд одоо тэр одоо бодлого гаргаж байгаа тэр комиссийн байгаа шүү дээ, тий. За тэр Монгол эрдэмтэд дундаас одоо энэ гант төмөр гэдэг багш маань болохоор юу гаргасан бэ гэхээр одоо Канадын Макгил их сургуулийн тий профессор юм шүү дээ, тий. За кавитацийн гэдэг нэртэй юм бодлого гаргаад ирсэн. За энэ болохоор ерөөсөө физикийн олимпиадын түүхэнд байгаагүй ийм бодлого. Хүмүүс ингэ гайхсан. Энэ одоо юу вэ? Юу бодлого вэ? Ерөөсөө байдгүй бодлого. Урд өмнө байж байгаагүй бодлого. Ийм гаргаад ирж байгаа байхгүй тий. За тэгээд хүмүүс бол энийг маш хүнд байсан ирнэ. Маш сонирхолтой байсан гэж одоо ингэж ер нь бол сайн шааж ирсэн. За тэгэхээр ийм сонирхолтой бодлогыг энэ ер нь кавитац гэж юу юм гэдэг талаар хэдүүлээ өнөөдөр ярилцсан. За зарим хүмүүс бас сонссон ч үж магадгүй өнөөдөр яг юу вэ гэдэг талаас ингээл яриа авчихна. За усан гоц ингээд хурдан нэмэхэд нэг сэнсэн ингээд бодоо болоод идэг юм ачин үзэгдэл дээр үес байгаад идэг гэсэн. Ер нь бол дээрүүд ингээл хөдөлгүүр ингээд аягүй тийм мондог хүчтэй болоод тий. Тэгээ одоо ингээд хүчтэй ингээд бүр ингээд усан гоцыг улам хурдлуулъя гэхээр тэр сэнснээс нь ингээд маш их хөөс гарч ирээд тэгээд ингээд сэнсийн хурд эргүүлэх гэхээр л ингээд их хөөс гарч ирээд ерөөсө хурдан явдаг. Ийм одоо сонин үзэгдэл болсон. За ингээд тэр хөөснүүдийг ингээд гаргаад ингээд гаргасан ч хамаагүйгээр ингээд хүчээ нэмээд ингээд хурдаа нэмээ гэхээр тэр сэнснүүд ингээд салхин шуургад идэгдэж байгаа юм шиг жоохон идэгцээр байгаа металл юм сэнс өгөн шүү дээ. Ингээд жоохон ингээд нэг амтнд идүүлээд байгаа юм шиг жоохон идүүлсээр байгаад ингээд зэвэрж байгаа юм шиг ингээд алга болчихдог. Илэгдэж байгаа юм шиг тийм. Гэхдээ ингээд ийм сонин элсэн шуурганд ингээд идүүлээд байгаа юм шиг ингэж илэгдэж алга болдог. Тэгэхээр ингээд хүчийн нэмэл авах юм бол хурдан тэгээ илэгдээд дуусчихна. Болохоос шил одоо ерөөсөө нөгөө нэг хурд мурдын ингээд аягүй тийм төвөгтэй байгаадсан байхгүй. За энийг ерөөсөө судлах хэрэгтэй болсон. За ерөөхдөө энэ асуудал аюу том асуудал болж байгаа гэдэг одоо нэг тухайн үед бол нөгөө Английн эзэн хааны нэрэмжид ийм усан онгоцны одоо тэнгисийн зэрэг гэдэг нь шүү дээ. Тэнгисийн зэргийн флотын усан онгоцны ийм ерөнхий зохион бүтээгч энэ хүний хүүхэд нь энэ асуудлыг за энэ аюу сайн судлахгүй бол энэ явахгүй юм байна те. Бид тэр энэ мундаг том ийм хөлөг одоо юу гэдүүлээ байлдааны хөлөг хийх гэсэн чинь энэ сэнсэнсээ болоод цааш явах байлцсан. За энийг яг судлаа энэ яг юу болоод байна гэд хитэн найзуудтайгаа нийлж судалсан байдаг. Энийг сонирхолтой. За тэгээд энэ асуудал за яг энэ хин манай нэг тэр мундаг зохион бүтээгч хүүхэд нэг юм л да. За энэ асуудлыг гаргаж ирсэн хүн тэр Сидней Волкер Барнаби гэдэг ийм нэртэй хүн байна. За энэ хүн хоёр хүнтэй нийлж хагаад энэ Джон Исаак Торникрофт болон энэ Чарльз Алмернон Парсонс гэдэг. За Парсонс гэж явчихна цаашаа. За энэ гурван хүн нийлж хагаад энэ цоошин ийм багаж бүтээгээд тэгээ тэрийг ажилласан баг. Энэ стропоскоп гэдэг нэртэй юм багаж заяа. За энэ багажийн тухай хэдүүлээ авахгүй ярилцсан. Актер шиг нэртэй юм уу да? Айгу яг энэ амар гоё багаж байгаа. За энэ асуудлын гол нь болохоор ерөөсөө синс ингээд уган ингээд эргэж байгаа шүү дээ, тий. Удаан эргэж явах юм бол бид нэг ажиглах хэрэг удаан байх хэрэгтэй байгаад байдаг. Гэт удаан эргэж явахдаа тэр хөөс ерөөсөө гарахгүй. Ингээ бүр ингээл маш хурд эргэл нүдэнд харагдах байлаа ажиглах боломжгүй болоод ирэхээр хөөс гаргадаг. Тэгэхээр одоо бид нар яах юм яаж судлахад ирэх ч одоо ийм хурдан ирэхээр л хөөс гараад идэг. Тэгээ бид нар ингээ тэрийг судлах гэхээр болохгүй байгаа юм. Бид нар стропоскоп гэдэг нь болохоор энэ Парсонс тухайн үед бол энийг судлая гээд. Тэгээ яг энэ сэнсний ингээд им эргэж байгаа давтамж шүү дээ. Секундэд хэдэн удаа эргэж ингэж байгаа. Энэ давтамжтай юм бид нар одоо флаш гэж нэрлэдэг шүү дээ. Одоо юу гэдэг вэ? Спич гэдэг те. Яг адилхан давтамжаар юм спичийг тусгаад тангууд тэр сэнс ингээд байран дээр яг ингээд зогсож байгаа юм шиг болдог.
эргэж байгаа сенс шүү дээ. Фүкгээ ингэ зогсчдаг. Гэрлийн одоо юугаар өвчрөх юм уу? Тэгээд тэр сенсийг яг ингээд агаар дээр зүгээр зогссон юм шигээр бид нар ажиглаж болно. Тэгэнгүүт одоо нөгөө нэг бужигнаал ингээд цайраал байсан хөөс чинь байхгүй болоод бүр яг юм спираль гоё ингээд хөөснүүд нь яг ингээд сенс мэсээ яг юу болж ингээд шууд харах боломжтой болсон. За ингээд хамгийн анх ингээд судалсан чинь ерөөсөө ойлгомжтой тэр. Ерөөсөө энэ те нөө тэр сенс чи одоо усыг алгатангууд маш хүчтэй ингээд алгадаад эхлэнгүүд нөгөө нэг үлдээж байгаа орон зай дотор нь одоо ингээд вакуум үүсэж байна. Нэгсэндээ тэр сенс ингээд явлаа гэж бодъё л да одоо ингээд урагшаан түлхэж штэ тий. Түлхэнгүүд тэр арталт нэг орон зай үлж байгаа. Одоо бид нар машинаар явахчсан урагшаан ингээд дайрангууд чинь бидний машины арталт юм вакуум орон зай үүсэж байгаа байхгүй. Одоо ус биш хоосон зай үлдээд байгаа юм уу? Тий, хоосон зай. Сонин байж болох. Гэхдээ ер нь бол машины артсан тийм үлддэг. Тэмүүдэд тийшээ ингээд агаар ингээд дүүргэж ордог. Одоо вакуум гараал ирэнгүүт чинь агаар дүүргэж орно шүү дээ, тий. Тэгээд одоо тэндээс юм шороо усаад идэг. Ийм үзэгдэл байгаа даа. Машин явахаараа. Тий, машин явахаар шороо усдаг чинь тэр арталтаа вакуум үсгээд байгаас болоод тэр доотлын шороо гэж босч ирээд байгаа байхгүй тий. Ийм сонин үзэгдэл болж байна. Чамаг тултал итгэж байна. Нэрээ бас сонин юм аа. Усан дотор бид нар маш хүчтэйгээр тэр усан дотор нэг юмар ингээл түлхлээ гэж бодъё л да. За түлхэж байгаа одоо ингээд нэг юм сенс байж байгаад ингээд ийш ингээд түлхлээ гэж бодъё. Тэгвэл арталт нь орон зай үүснэ. Тэгээ тэрийг чинь ус амжиж одоо ингэж дүүргэх хэрэгтэй болно. Гэтэл тэгж амжиж дүүргэж явах хооронд тэнд ийм том хөөснүүд үүсээд одоо вакуум хөөснүүд үүсээд тэгээ тийш уснууд ууршчихдаг. Ууршаад ингэ орчдөг. Энийг бол бид нар кавитац үзэгдэл гэж байна л. Хөөс рүү уснууд ууршаад орох юм уу? Тий. Ер нь бол арталтан тэр орон зай үүсэж байгаа байхгүй хоос орон зай. Ус тэрийг ингээд гүйцэж дүүргэж чадахгүй шүү дээ тий. Тэгмүүд юу тэрийг дүүргэдэг вэ гэхээр ус өөрөө ууршаад дүүргэждэг гэсэн. Тэр дотор усны уур ингээд дүүргэж чинь тэр орон зайг. Тий. Тэгээд эргээд тэр сенсчиг яваал өнгөрөнгүүд араас нь ингээд нөгөө шок үүсэн шүү дээ. Одоо нэг өсөндөө эргээд нөгөө маш бага даралттай болоо вакуум үүссэн байсан бижиж гинт нөгөө ус нь орж ирээд усныхын даралт нь орж ирээд нөгөө жижигхэн үүссэн байсан нөгөө усны бөмбөлгнүүд биш үү те. Тэр бөмбөлгнүүдийг чинь хідэн талаас нь бүх талаас нь ингээд нөгөө тэр ус ингэж шахаад яг нэг зэг дээр ингээд тэр шахаад ингээд тэр уснууд нэг зэг дээр уулзгаараа гэрэл мэрэл гаргадаг, дуу чимээ гаргадаг. Тэмүүд хажуу талтай байгаа төмөр мөмрийг бүр ингээд идчихдэг. Маш хүчтэй микрожет гаргаж идэг. За ерөнхийдөө ингээд тэр нэг юм стратоскоп гэдэг багж байсан шүү дээ. Тэр багжаар ингээд нэлээд сайн харж байгаа ажиглаж байгаа. За энд бол ямар ч энэ хөөснүүд үүсээд тэгэд хомигдахтаа энэ төмрийг ингэж идээд ин гэдэг нь шууд ингээд ажиглагдсан байна. За тэгэд энэ ямар сони юм бэ? Энэ яг ийм одоо үзэгдэл болж байна гэдэг эндээ кавитац гэдэг юм нэр өгсөн. За ер нь кавитац гэдэг нь болохоор дараа нь одоо гоё ингээд яг юу вэ гэдэг талаар нь тайлбарлая те. Ямар ч сан түүхэн талаас бол нэг иймэрхүү эхлэлтэй кавитац гэдэг бол ямар ч анх одоо энэ 1895 онд энэ Барнаби гэдэг хүн нөө хоёр найзтайгаа нийлж хагаад цоошин ийм багаж бүтээгээд тэгээ тэрэн дээрээ энэ кавитацийн үзэгдлийг анхаад ажиглаад за энэ бол кавитацаа гэдэг нь тэмдэглэсэн анхны одоо энэ тохиолдол кавитац. Гэхдээ энийг яг кавитац гэдэг нэрээр нь бишээр өмнө нь бол хүмүүс ингэ санааг нь гаргацсан байсан. За жишээлбэл одоо энэ Дэрүүд Эйлерт одоо Леонард Эйлер гэдэг одоо манай мундаг алдартай математикчүүд те. Энэ Эйлер болохоор 150 жилийн өмнө одоо яг саяны 1895 оноос бараг 150 жилийн өмнө 1754 онд энэ усан дотор маш хурдан хөдлөл ардаа вакуум үүсгээд одоо яг иймэрхүү зүйл болох юм байна гэдэг ийм таамаг төвшүүлжсэн баг. За энэ бол ямар нэгэн тийм математикийн томьёо энэ төр байхгүй те. За тэгсэн чинь энэ дараа нь энэ одоо нэг Леонард Эйлерийн энэ таамаглыг математикаар одоо батлийгээд тэгээд янз бүрийн тэмцээн тэр зохион байгуулагдсан байна. 1847 онд болохоор энэ Жорж Стокс гэдэг аягүй мундаг болсон. Одоо дэлхийн 7,000-ны бодлогын тэргэлээдэг те. Навер-Стоксын тэгшгэлээдэг. Энэ одоо шингэний механикийн тэгшгэлийг хүчээсэн хүн. Энэ шингэн дотор хөндөй одоо хэрхэн нурж унах вэ гэдэг юм. Одоо шингэн дотор хөөс үүсээд хөөс яаж нурах вэ? Хөөс үүсээ яаж тийм яг үнэ. Одоо бид нар чинь тэгж ярьдаг шүү дээ. Explosion буюу тесрэлт гэж ярьдаг тийм. Яг энтэй адилхан энийг яг эсрэг нь implosion гэж байдаг. За дотгошоогоо тесрэх гэж одоо ийм үзэгдэл. Нэг цэг рүү ингээд бүх зүйлүүд ингээд очиж уулзаад тэнд ингээд тесэрдэг. Маш жижигхэн цэг дээр. Дотгошоогоо тесрэх гэдэг юм тийм. Энийг болохоор ийм дотгошоогоо тесрэх гэж ярьдаг. Тийм. За энэ 1859-нд болохоор энэ бодлогыг нь одоо тийм бодлого дэвшүүлж байгаа шүү дээ. Энэ яг ийм хөөс ингээ хомигдаад ийм зүйл болох юм бол одоо яаж энэ бодлогыг ямар хариу байх вэ?
Одоо ямар тэгшгэлээр энийг илэрхийлэх вэ гэдэг ийм бодлогын одоо тэмцээн нэг үсэндээ шалгалт маягийн юм зохиосон. За энд нь хамгийн анх 1859 онд бол тэр нь Вильям Хенри Бесант гэдэг хүн болохоор бодлогын амжилтаа бодоод ийм анхны тэгшгэлийг гаргаж ирсэн байдаг. Одоо энэ кавитацийн хөөс ингэ байх юм бол яаж хөмөгдөж одоо энэ дэсрэлт явагдах вэ гэдэг те. Энэ зүйлүүдийг бол анх гаргаж ирсэн. 1894 онд болохоор энэ Осборн Рейнольд гэдэг хүн болохоор одоо энэ нарийнсан хоолой ингээ урсж байгаа шингэн баг. Одоо нэг юм бүдүүн хоолой явж хагаад нарийнхан хоолоор ингээд орууллаа гэж бодъё л да тий. Тэнгүүд тэр яг тэр нарийнхан хоолоор шилжиж орж байгаа юм нарийнхан хүзүү үсэг биш одоо лонхны хүзүү гэдэг шиг энэ хүзүү үсэг тэр нь яг түрүүнийх шиг юм синс дотор талаас идэгдэг шиг юм идэгдээдсэн. Идэгдэг бүр цоорч. Тэнгүүд энийг бас судалсан байгаа. За энэ яагаад ингэж юм гэдгийг. За тэгэхээр ингээд нөгөө нэг бэрнүүлийн хууль мөл гэл юм термодын намыг инээ тэр усны даралт маралт гэдэг янз бүрийн олон юмнууд гарч ирсэн. За тэр талаар бас хэдүүлээ ирээдүйд ярина. За 1917 онд болохоор энэ Лорд Риле гэдэг хүн. За бас мундаг алдартай эрдэмтэн байна. Энэ Бесантын тэгшлэл гэдэг хэлсэн шүү дээ. Хамгийн анх нөө бодлогыг бодцдаг Стоксын бодлогыг энэ шийдлийн нэгэ бодсон. Яг тэрэн дээр нэгээд тэр шийдэл дээр тэр тэгшлэл дээр нэг тийм ганц хоёр алдаанууд ч юм уу тиймэрхүү нь байсан юм. За тэрийг нь юусоо шийдээд тэгшлэл нь илүү сайжруулад тэг юусоо энэ одоо өнөөдөр ашиглаж байгаа энэ кавитацийн үзэгдэл зориулсан тэгшлэлийг бол бид нар Бесант Рилегийн тэгшлэл гэж нэрлэдэг. За ямар ч ийм тэгшлэлээр ийм математикаар бол бид нар энэ зүйлийг бол боддог байсан юм. Одоо нэг сэнсний араас идээд тахаар гайхаад судлаад үтсэн чинь айл 150 жилийн өмнөөс таамаглалцсан байсан тийм зүйл гарч ирж байгаа байхгүй тий. Тэгээ тэрийг мэдэхгүй л байсан гэсэн. За ийм хачин хачирхалтай үзэгдэл болсон. Тэр синс болохоор ерөөсөө тэр усан дотор маш хурдтай хөдлөөд тэгээ тэр дотроос ингээд ийм вакуум үсээ тэр вакуумыг нь ус уураараа дүүргээд тэр уур нь эргээд одоо тэр нэг бөмбөлөг хэлбэртэй болонгуудаа дотгошоо хомигдох та нэг цэг дээр уулзаад ганцхан юм сингуляр цэг гэдэг байгаа шүү дээ тийм зүүнний одоо үзүүрнээс нарийнхан жижигэн цэг дээр тэр бүх уснууд нэгэн зэрэг уулзахаараа ингээд тийм маш их дуу маш их одоо юм гэрэл хүртэл гаргадаг зэрэг гэрэл бүр арай хитэрж шүү тийм тэр амар сонио тийм энэ бүр цаашаа бүр ачаач юм болон заяа маш олон осол болгож байгаа. За тэнгуүтээ энийг бас ийм бөөрийн чулуун дээр хайлуулахад хүртэл ашиглаж болно заяа. Энэ айгүй юм ийчэдтэй. Одоо орчин үед биш үү те бүр ийм цөмийн нэгт хуруулын реакторыг эхлүүлэх ийм арга болгож ашиглаж байгаа. Одоо судалж байгаа. Үнэхээр гайхалтай ийм үзэгдэл байгаа. За хэдүүлээ юу яа. Кавитац гэдэг зүйлийг одоо энэ жоохон тодорхойл яг түрүүнээс хойш одоо юу ярьж ба те. За ерөнхийдөө энэ шингийн юм уу хатуу бие дотор маш бага даралттай орон зай үүсгээд одоо энэ хийн төлөв рүү уг орон зайг дүүрэх үзэгдлийг бол бид нар кавитацийн үзэгдэл гэж нэрлэдэг байгаа. За хатуу бие гэж бол. За. Уггүй шингэн бие гэж бол. Хий дээр ерөөсөө ярихгүй гэсэн. Хатуу шингэн хоёрын дунд ингээд ийм ан цав үүсээд тэр нэм вакуум ан цав огцом ингээ үүсэх юм бол тийшээгээ тухайн бодис шууд ууршиж ордог. Яг тэгэхээр вакуум гэдэг бол бүх зүйлийн одоо шууд буцлах температур байхгүй. Вакуумд бүх зүйл буцлах юм уу? Шингэн зүйл. Энэ аюул сонирхолтой. Харин тийм сансар хотгуудад юу буцлаад байгаа юм бол бодлоо. Наачиста айгуугаа асуулт. За энэ талаар бол бид нар ингээд заавал ярих хэрэгтэй. Саний яг тэр вакуум чинь тэгвэл халуун юм шүү тий. Вакуум гэдэг бол үгүй. Вакуум гэдэг бол их сонирхолтой. Одоо яг заавал ярина заяа. За энэ кавитац гэдэг нэрийг ганц яриад одоо юу ячи тэ өнгөрч. Каус гэдэг. Каус гэдэг нь болохоор латинаар ам цав хөндөй хоосон гэсэн утгатай ийм үг юм каус гэдэг. За энэ анцаа хөндөй хоосон гэдэг ийм утгатай үг нь англиар болохоор одоо cavity гэдэг угаасаа cavity гэдэг үг бэж байгаа тийм хөндөйл гэсэн үг шүү дээ тийм. За энэ cavitas гэдэг нь болохоор энэ англи үг яваад байна л да. Cavity үүсэх одоо энэ хөндөй үүсэх тэр одоо үзэгдлийг бол cavitas гэж нэрлэдэг. За тэгээд тэр нь одоо орсуудаар дамжихаараа тийм cavitation гэдэг үг ч одоо cavitas болоод ингээ монголчууд одоо бол cavitas гэж ярьдаг. Тэгэхээр cavitation гэдэг үзэгдэл. За энэ хатуу бие дотор үүссэн анцам бол хэлбэр бол хадгална. За ингээл нэг амар том төмрийг том дотроос ингээд цууллаа гэж бодъё л да тий. Тэгэхээр тэр дотор чинь гадна талаас ямар нэг агаар байхгүй болохоор чинь ингээд тэр дотор вакуум үүснэ. Тий маш хүчтэй сороод ингээд цуулчлаа гэж бодоход тэр дотор вакуум үүсчих байхгүй. Энэ вакуумд төмөр шууд боцлно. Төмөр ууршина гэсэн. Төмөр ууршаад тэр орон зайг дүүргэнэ. Нэг сонирхол. Тэр амар хүчтэй сороод байгаа болов. Тий яг үнэ тий. За энэ яагаад ингэж байгаа гэдэг одоо асуудал гарч ирнэ. Шингэн бие дотор одоо хатуу бие дотор чи ингээд
ан цаваа ингээд хадгалаад шүү дээ. Кавитын ийм хатуу биеийнхаа энэ хэлбэрээр байгаа. Шингэн биед дээр яадаг үгээр тийм ан цав ямар ч хэлбэртэй гарсан шууд бөмбөлөг хэлбэртэй болоо явчихдаг. Яг л тэр чинь шингэн шүү дээ. Тэ шингэн дотор бол одоо ямар нэг ан цав үүсгэн бол бөмбөлөг хэлбэртэй үүснэ. Тэгээ бас нэрээ сонирхол ягаад бөмбөлөг гэж юу юм зүгээр. Тийм нэг хамгийн бага энерги зарцуулах гэж одоо зарчим байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хамгийн бага одоо тухайн тэр нэг орон зайг хамгийн бага ийм юугаар гадаргаар бид нар ашиглах хэрэгтэй. Энэ одоо хамгийн бага энерги зарцуулалт гэсэн үг дээ. Тэр нь бөмбөрцөг болдог. Тэгэхээр одоо бүх татах хүчний ч байсан, даргалтын ч байсан хөөснүүд шингэн дотор бол бүгдээр бөмбөрцөг хэлбэртэй, бөмбөлөг хэлбэртэй байгаа. Хөөс гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгээ шингэн дотор үүссэн кавитацийн одоо хөндийг бол бид нар кавитацийн хөөс гэж нэрлэдэг. За энэ хөөс энэ гэсэн сонирхолтой. За бодисын ер нь бол энэ ус яагаад ер нь энэ ус уцлаад байгаа юм шиг гэдэг юм зэн асуулт гарч ирж болно гэсэн тийм. Ус ингээд буцалахаараа бас юм дотор нь хөөс үүсээд тэгээ тэр нэг гарч ирээд байгаа шүү дээ. Тэгээ тавраас энтэй яг адилхан юм шүү гэдэг тэр бас үгүй. За энийг одоо ярихын тулд одоо яг чиний дөрөвний асуусан энэ яахаараа вакуум дотор ингээд хөлдөөд байгаа. Вакуум дотор ч яг буцлаад байгаа гэдэг ч юм уу тийм ийм очирхалтай асуулт хариулах хэрэгтэй. За бодисын 3 төлөв гэж яддаг. Хатуу, шингэн хий. За энэ 3 болохоор термодинамикийн энэ 3 үзэгдлээс 3 одоо тухайн орчныхаа үзүүлэлтээс шалтгаалж идэх энэ 3. Тэ? Бодисын шингэн байх уу, хий байх уу, хатуу байх уу гэдэг. Энэ 3 хэмжээрийг болохоор бид нар температур, даралт, эзэлхүүн гэж одоо нэрлэж байгаа. Эзэлхүүн ямар ах вэ? Температур нь ямар ах вэ? Даралт нь ямар ах вэ гэдээс энэ 3 бодис ямар төлөвтэй байгаа гэдэг нь 3 бодис гэнэ тухайн бодис тэр орчинд ямар төлөвтэй байгаа гэдэг нь угаасаа тодорхойлогддог. За жишээлбэл 100 Цельсиэд ус уцлан гэдэг үг нь бол бид нар. Гэтэ яг үнийн хэрэгтэй юм чинь болохоор далайн түвшнийхаар ингэж тооцсон юм баггүй юу? Далайн түвшний өндөрлөгт 100 Цельсиэд ус уцлана. За тэгсэн чинь одоо бид нар бол далайн түвшнээс нэлийн дээр байгаа. Монголчууд бол Монголд бол одоо бид нар хаач ус уцлахсан юм 97 Цельсиээр л ус уцалж байна. 100 Цельс хүрэхгүй гэсэн үг шүү дээ, тэ. Энэ дэр нэг шингэний маш сонирхолтой нэг зүйл байдаг. Би тэр шингэнийг ингээд араас нь гээл халаагаал өгчтэй. Бүр ингээд нэмэл халаагаад өгчтэй. Илүү одоо халуун болох гэдэг. Тэгэд илүү халуун болох гэж нэмэл халаагаад байгаа тэр яг үг тэр 97 Цельсиээр л байгаад идэг. Илүү хурдан л ууршдаг. Тэрнээс бол яг усныхын температур 97 дээр л байгаад идэг. Тэгэхээр бид нар 100 Цельс хүргэж чадахгүй байна шүү дээ. Одоо Монголд бол бид нар 100 Цельс өгдөг байх тэрийг алж чадахгүй гэсэн. За хоёулаа жоохон байж байгаа. Энэ хэвчээ сонирхолтой тий. Ягаад илүү халах боломжгүй юм бэ тий. Харин. За хоёул чиний хамтран ажиллаж эхлэх үү? За тэгээ. За энэ манай энэ хамтран цоошин хамтран ажиллагчтай болсон. За энэ Culture is Local, Knowledge is Global гэдэг ийм ураатай Игүүний оюун гэдэг компани ажиллаж байгаа. За игүүний ихэр угаасаа манайхан бүгдээр мэдж байгаа байлгүй дээ, тэ. Одоо таньж байгаа байлгүй дээ энэ ч бас. За энэ бол манай ер нь бол үндэсний хиймэл оюун байгаад байгаа. За бид нар бол яг нэг хамгийн сайн мэдж байгаа нь ChatGPT-ийн тэр гэл ChatGPT-ийн тэр бол яг гайгүй монголоор сайн яриад байна, тэ. Гэхдээ болохоор яг монголчууд зориулсан үйлчлэгийг бид нар ChatGPT-ээс авч чадахгүй. Ингээл ерөнхийдөө нийт дэлхийд дахинд зориулж сургагдж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр бол монгол хэлэнд зориулж сургана гэдэг бол яг хиймэл оюун ухааны одоо энэ хэл шинжлэлийн одоо энэ том загвар модулууд байгаа дээ шүү дээ. Энэ модулууд болохоор яг юм тухайн зүйлд ингээд зориулж сургана гэдэг нь амар чухал байдаг. За жишээл бид нар монгол хэл дээр илүү сайн болгох юм бол заавал одоо тэ ChatGPT-г илүү сайн монгол хэлтэй болохыг нүлээх шаардлага байхгүйгээр тэрийг бол бас ингэ сургаж болдог. Тэгээ илүү их монгол өгөгдлүүд онцгойлон монгол өгөгдлүүдээр сургаад ингэнгүүт одоо монгол хэлэнд илүү сайн бол. Гэхдээ эндээс ямар зүйл алдагддаг вэ гэхээр одоо нөгөө нэг бусад одоо хэлнүүд альсгүй бусад чадварууд нь алдагдчихдаг. Нэгсэндээ бид нар тухайн одоо хиймэл оюун ухааныг илүү сайн нэг зүйлийг хийдэг болгоё гэхээр бусад зүйлүүд нь одоо муудаж идэг гэсэн үг. Оюун ухаан ингэж ажиллаж байгаа байхгүй одоо бидний ашиглаж байгаа хиймэл оюун ухаан. Тийм. Тэгэхээр Игүүнэ гэдэг оюун ухаан яаж байгаа вэ гэхээр монгол өгөгдлөөр яг энэ монгол эрдэмтэд монгол хэлийг одоо мэддэг эрдэмтэд те дээрэс нь одоо энэ аль дээр үеэс л одоо бид нар мэддэн шүү дээ одоо болор толь байна өөр одоо энэ алдаа шалгадаг бүх тэр спел чекрүүд байна гэдэг ч юм уу те монгол хэлийг анханаас нь юм академик байдлаар судалж ирсэн энэ хүмүүс одоо ч гэсэн яг энэ хиймэл оюун ухааныг яг тухайн үед нь анх гарч яхад нь л угаасаа ингээл те цоош нэр ингээ монгол хэлэн дээр ингээ сургаал монгол өгдлүүдийг болол ингээл явчихсан яг л академикаар яг л одоо яг аль бие усаар нь явчихсан гэсэн. Нэгсэнд одоо нэг зүгээр монгол одоо ChatGPT-г би ингээ монголоор ярьдаг болгол одоо юу гаргачих болно шүү дээ үйлчлэг гаргачих болно шүү дээ те гэтэл энэ тийм биш.
яг л Монгол газар нутаг дээр ажиллаж байгаа Монгол сервер дээр энэ игүнэ гэдэг оюун ухаан ажиллаж байгаа. За ийм гайхалтай оюун ухааныг бол одоо удахгүй App Store одоо Google Play-ээр бол гаргаж байгаа игүнэ оюун гэдэг одоо хиймэл оюуны аппликейшнуудаа гаргаж байгаа. За энэ аппликейшн татаж авснараа ямар давуу талуудыг олох вэ гэхээр за тэрэн дээр бол Монгол хиймэл оюун ухаан байна. Монголын газар нутаг дээр ажиллаж байгаа монгол хэлээр ярьдаг, монгол хэл илүү сайн ярьдаг заяа. Хамгийн гол нь шүү дээ, бид тэр игүнэ одоо энэ хиймэл оюухад одоо игүнэ чат гэдэг юм л да. Игүнэ чаттай бид нар шууд монголоор ярих боломжтой. Хөөстэй гоё юм байна. Тийм. За тэгээд удахгүй бол одоо эн чинь ингээл цаашаа хөгжөөл юм. Жишээлбэл игүнэ баг цаг одоо функцүүдийг дуудаж чадна. Одоо жишээлбэл яа тийм би одоо гадаа хэдэн градус вэ гэхээр чи хийн хаана байгаа энэ төр гэж асуух шаардлага одоо хэдэн цаг болж ингэ энэ бүх мэдээлүүд бол цаадчаа өөрөө энэ орчин тойрноос авах чадвартай гэсэн. За Улаанбаатарт хэдэн градус яг одоо болж байна. Маргааш хэдэн градус байх юм гэдгийг өөрөө тухайн үедээ хайгаад олчиж чадна. Шууд хариулчих юм байна шүү. Тий. Удахгүй бол угаасаа эдгэр чинь бол юу хийж чаддаг болох вэ гэхээр одоо бусад аппликейшнуудыг чинь дуудаж чаддаг те. Банкны аппликейшн чинь дуудаж чаддаг болно гэдэг ч юм уу те. Очихгүй гэж хэлчих гэдэг. Тий. Одоо жишээлбэл яа тий миний одоо мөрөөдөл байгаа байхгүй те. Энд чинь гадаад аппликейшн болохоор чи одоо энэ миний хаан банк руу ороод гүйлгээ хийчих гэдэг юм бол чадахгүй байхгүй. Тэ энэ хаан банк гэж одоо юу ч ингээд те гайхаад тэгвэл яг Монгол хиймэл оюухан бол энийг чи хийж бараг чадна гэсэн үг шүү дээ те. Гэтэ одоохондоо бол эхлээд бол игүүний тим байхгүй л байна. Гэтэл игүүнийгээр одоо бид нар зөвхөн одоо монгол хэллээс гадна бүх хэллийг одоо монгол хэлнээс бүх хэл рүү орчуулах. Бүх хэлнээс монгол хэл рүү орчуулах. За монгол хэлээр харилцан ярилцах. За энэ бичээрүүдэ зохиолох одоо за тэгээ гэрийн даалгавар хийлгэх иймэрхүү юмнуудыг бол бид нар хийх боломжтой. За тэгээ дээрэс нь одоо нөгөө бусад бүх чадвар миний бүр хамгийн онцлогыг хүсэж байгаа энэ чадвар болохоор энэ за мэдээж бидний одоо яриаг сонсохын тулд ойлгохын тулд ярианы модель авах хэрэгтэй. Дээрээс нь шин юу байгаа зураг тайлбарлана гэдэг. Одоо зураг бий оруулчих. Тэнгүүд оюун зурган дээр ийм юм байна, тийм байна. Ингэсэн үг тэгсэн үг гэдэг одоо тухайн зургийг тайлбарлаж чадна. Энэ бас үнэхээр гайхалтай. Одоо би монгол хэл дээр хиймгээд оруулчингууд чинь зургийн тайлбар гарахгүй гэж болно шүү дээ, тий. Тэнгүүд одоо тэр зургийг хараа тайлбарлах чадвартай, тий. Одоо эн чинь цаашаа бол одоо бид нэг шууд камера өгөөл, тий. За энэ дээр юу харагдаж байна? Хоёулаа одоо ингээд энэ дугуйг янзлчих гэдэг ч юм уу, тий. Иймэрхүү байдлаар бол бид тэр одоо ингэж хиймэл оюухнаа монгол хэлээрээ дээрэс нь энэ монгол зүйлс дээрээ ашиглах боломжтой болж байгаа. Ийм боломжийг бол игүнэ оюун ХХК олгож байгаа юм байна. Одоо хамтран ажиллагч байгууллага маань. За ямар ч энэс цаашдаа бол одоо бид нар бас ингээм хамтраад ажиллана. Одоо үндэснийхээ хиймэл оюун ухааныг дэмжигдэл дээр бол одоо миний бие бол үнэхээр те бахархуу штэ гэж санагдаж байна. Тийм үнэхээр бахархал төрж нийтнээс нөгөө чимээгээ гэдэг нөгөө Монгол бичиг босоо бичиг дээр бас маш олон удаан жил ажилласан. Яг эх оронч компани байдаг гэвэл одоо эднийхийг бас хэлмээр байдаг. Тэгээ дээрээс нь монгол хэл гэдгийн араас маш олон давуу талыг ойлгож байна. Одоо би бас ээждээ те эмээ өвөдөр хэлний бас англиар нэвтэрч чадахгүй байгаа ChatGPT-г ашиглаж чадахгүй байгаа ч юм уу шууд ярилцна гэдэг чинь бас одоо ер нь олон даваа талтай янз бүрийн сайн хэрэгцээтэй ч байсан бай ер нь тий гоё байна баяр төрж байна тий баярлалаа тий тэстэй баярлалаа игүнэ оюун ХХК-та за тэгээд энийг одоо бид нар яаж татаж явах вэ гэхээр одоо удахгүй гарчин одоо App Store юм уу одоо Google Play дээр ороод хайгаал игүнэ чат гэж хайчих. Тэгэл одоо кириллээр байна уу, латинаар байна уу гараад ирнэ. Тэгээ суулгаад тэгээ сайхан монголоор яриад хөөрөлдөд одоо ямар ч байсан эхний ээлжинд бол ийм үндэсний хиймэл оюухан гарч ирсэн. Бид тэр нэгт өгдлөө гадаг шин алтхаа байлна. Тэ илүү сайн одоо монгол хэл дээр сурсан хиймэл оюухан ашиглана гэдэг ч юм. Ийм давуу талтай. За энэ бол маш чухал ийм зүйл шүү гэдгийг одоо бас сонсогчдоо хэлье, дуулгая. За баярлалаа. Баярлалаа. За хоёулаа одоо цаашаа өргөлжлүүлье. За энэ юу бол авчлаа 100 Цельс дээр ус уцлахгүй одоо Монголд болохоор ингээ 97 Цельс байдаг гэдэг юм ярьжсэн те. Энэ буцалж байгаа усыг болохоор энэ даралтыг нөөрлөхгүй бол температураараа л буцална. Одоо температурыг нэгсгэж буцална гэсэн. Одоо нэг 3 юм байгаа шүү дээ. Температур, даралт, тэгээ эзлэхүүн гэдэг 3 юм. За эзлэхүүн ингээ байж чинь те. Даралтын одоо бид нар ингээ температурыг нэгсгэх юм бол нэг бол буцалчихна. Үгүй бол бид нар даралтыг багасгах юм бол буцалчихна. Ийм хоёр зүйл багтах. Наадах чи анх удаа сонсч. Даралтыг басгуул гэж буцлах юм уу? Яг үнэ. Тий. Өөрөөр хэлбэл одоо бид нар Монголд байснараа даралт багтай газар байгаа байхгүй. Бид нар өндөрлөгт байснараа болохоор агаар илүү сэрэг болохоор даралт нь бага байна гэсэн үг.
За тэгэхээр энэ бага даралт дотор яадаг вэ гэхээр ус илүү бага температураар цэцэлждэг. За энэ цаашаа ингээд явъя л да. Энэ Монгол улсын хамгийн өндөр цэг нь Алтай таван бүгдийн оюун оргил дээр хүүтэн оргил гэж байдаг. За энэ хүүтэн оргил 85 Цельсиус төсөл. Одоо бид нар тэнд очиод 85 Цельсиус дээш тэр усыг гаргаж чадахгүй гэсэн үг. Тэгээ дэлхийн хамгийн өндөр цэг одоо Гималайн улсын оюун оргил гэдэг тийм. Энэ Эверест Чамалунгма дээр бол 70 Цельсиус ус уцлаа. За тэн дээр гараад бид нар бол хоол хийж чадахгүй гэсэн үг. Одоо бид нар усан дотор нь хийгээл нэг ногоог ч буцалгаад ахаж ерөөс шилэн гарч ирэхгүй гэсэн үг байхгүй юу? Мах нь болохгүй гэсэн үг. 70 Цельсиус болчих болохоор 70 Цельсиус бол ингээ хоол хийж болдгоо юм байна л да. Тэгээ яах юм бэ гэдэг. Сэн мөгөөс тий. Тэгээ бид нар 70-аас дээш одоо гаргаж ирж чадахгүй шүү дээ. За 70-аас дээш гаргаж ирэх ганц л арга байна. Тэр нь болохоор даралтыг нэгсэх. Даралтыг бид нар эргүүлж ихсэж байгаа. Ихсэх юм л байж л яах юм бэ? Тэгжээч л одоо бид нар нэг өсөндө битүү тогоон дотор 100-аас дээш Цельсиус хүргэж чадна. Гэтэ тэр дотор бол ус байхгүй шүү дээ. Уур л байна гэсэн үг шүү дээ тий. Уураар тэр хоолыг зодож одоо болгож яах гэсэн үг тий. Тэн дотор бол баг ингээд шингэн байх боломжгүй тийм халуун өндөр даралттай ийм зүйл үүсэж байгаа байхгүй. За нэг иймэрхүү юм болдог. За тэгэхээр ерөөсөө эндээс нэлээд сайн харагдаж штэ угаасаа тий. За бид нар өшөө дээшээ ингээ явуулаад байгаа гэж тий. За тасалгааны температур байгаа энэ аягтай ус байна. За энэ бол ингээ тасалгааны температур. Энийг одоо бид нар шууд буцалгая гэж хэлдэг л дээ. Ерөөсөө 20 Цельсиуст нь шууд буцалгаж. Тасалгааны температур дотор буцалгая гэх юм бол бид нар энийг 30 км өндөрт аваачих хэрэгтэй. За 30 км өндөрт аваач гол энэ чинь өөрөө 20 Цельсиустай байгаа юм чинь шууд тэнд очиж буцална. 30 км өндөрт гаргаж байна. За сансарт бид нэг аваачих юм бол биш үү? Энэ бол угаасаа 30 км-ээс эхлээд буцлаад эхэлнэ гэсэн үг шүү дээ. Чинь ингээд за харин тийм нэг карманы бүс чи хийдвүлээ тийшээ явуул надад усноо ч болох ойлгохгүй. Сансарт бол бөөм буцалт болох гэдэг байгаа үстэй тий. За энийг бол бид нар заавал ингээл нэг дээшээ гараад ах шаардлага байхгүй шүү дээ. Бид нар юуны төлөө одоо багаж хэрэгсэл байгаа бол бид нар вакуум памп гэдэг юм ашиглаж болно. Одоо энэ вакуум камер дотор тухайн одоо тэр орчных нь агаарыг соруулаад вакуум пампаар авчдаг. За тэгээд тэр дотор одоо аягтай ус тавиад үзэх юм бол бид нар яг л адилхан сансарт хийж байгаа юм шиг туршилтыг бид нар хийн гэсэн. Тэнд шууд ус буцалж эхэлдэг. Хүүтэн шууд утгаараа жинхнээсээ буцлаад байгаа мó нэг юм сорогдоод бөмбөлөг гараад байгаа мó. Одоо буцлаа тий. Буцлаад байгаа тий. Яг үнэ тий. Тий одоо нэг баг температур буцалдаг болоодсэн. Тэгэхээр бүр ингээ вакуум дотор байх юм бол тэр чинь шууд 1 градустай буцлана гэсэн үг шүү дээ. Шууд вакуум дотор шууд буцлах хэрэгтэй байхгүй. А дээрэс нь юу болдог вэ гэхээр вакуум дотор бас яах хэрэгтэй вэ гэхээр 1 градус юм чинь одоо 1 кельвин гэдэг байгаа шүү дээ. Хасах 273 градус. Цельсийн градус. Юу гэсэн үг юм чинь? Хасах 273 гэж хамгийн байж болох хамгийн доод градус шүү дээ, тий. Вакуум бол тийм хөдөн гэж үзэж байгаа. За тэгэхээр ус хөлдөг шүү дээ байхгүй юу? Зэрэг. Тэгэхээр энэ буцалж явахдаа нэгэн зэрэг хөлддөг энэ вакуум пампаар одоо ингээд агаарыг навцсан вакуум камер дотор ус ингээд буцалж явахдаа гээд хөлддөг. Йоо, квантлаг болоо явчих уу яа. Нэг хоёр зүйл хий шингэн хатуугаар гуруулаа нэгэнд ор. Тэг хин ажиглахаас болж болох юм шүү дээ. За ямар ч иймэрхүү юм болдог. За тэгэхээр ерөөсөө энэ бид нар энэ буцалж байгаа хөөс кавитас хоёрыг ялгахдаа бол зөвхөн энэ даралтнаас болоод гарч байгаа хөөс үү? Эсвэл одоо энэ температураас болж гарч байгаа хөөс үү гэдгээр нь ялгаж байна. Температураас болж гарч байгаа хөөс бол буцалж байгаа хөөс. Энэ бол одоо бид нар ярьж байгаа кавитас хоёр ерөөсөө биш. Гэхдээ үүсэл нь бол нэг. Одоо тэр агаар одоо шингэн дотор юм агаарнууд ийм микро бөмбөлөг үүсгээд ингээ байж тийм байл л да. Өөрөө тэр чинь шингэн болж чадахгүй хий байгаа шүү дээ. Тэгээд одоо тухайн шингэний даралт дотор болохоор ийм микро жижигхэн бөмбөлөг болоод тэгээ өөрөө дээшээ хөвж гарах гэхээр микро болохоор ингээ чаддгаа гэдэг тэндээ хатцдаг. Усан дотор ийм микро бөөмүүд одоо энэ одоо юу гэдэг микро хөөснүүд айгүй их байждаг. Усан дотор ингээл дүүрэн хаасаагүй байждаг. Тэгэл вакуум дарангууд тэдэр гинт пүнк гэл ингээ гарч ирнэ гэсэн. За энэ дэр нэг амар сонирхолтой юм болдог. Тухайн усан дотроос бүх ингээд тэр чин буцлаад ингэж дотрын микро хөөсл байгаад байгаа юм байна л да. Микро хөөс байгаа болохоор тэр микроос нь ингээд томрол ингээд дээшээ гарч ирээд байгаа. Ер нь бид нар усыг буцалгах гэсэн юм тэгж байгаа. Бүх микронууд нийлээд нэг томовтор болоо гараад ирж байгаа юм тий. Үгүй зүгээр тэр микро хөөсийг бид нар гадна талаас нь маш өндөр энергиээр халаангууд тэр чинь өөрөө маш өндөр энергитэй болгонгуудаа тэр томорчж байгаа байхгүй. Тэгээ томрогууд эзэлгүүн ихсэж байгаа болохоор одоо дермадын ямгаараа дээшээ ингээд хөрөөд одоо ингээд хөөс бол гараад ирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ вакуум дотор одоо энэ усыг буцалгаж байгаа энэ үйл явцыг бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр энэ цэвэршүүлэлт гэж хэлж байгаа. Энэ микро хөөснүүдээс нь цэвэрлж байгаа. Ямар ч юм микро хөөсгүй шингэн байлаа гэж үтэй л да тий. Ер нь бол байдаг. Одоо ингээд вакуум дотор ингээд хөөсөө гаргаад авцсан ийм цэвэр шингэн гэсэн. Ямар ч микро хөөс байхгүй. Сөрөг даралтын дотор ч ерөөсөө юм кавитац үзэгд болохгүй, буцалахгүй байж чаддаг. Тэгэхээр ерөөсөө микро хөөсөл бүх юмний үндэс гэсэн.
Одоо энийг бол цөмнүүд нуклеус гэдэг юм тий. Одоо бид нар ундаа ухаад газ маз энэ тий. Эсвэл одоо ямар нэгэн буцалгад эсвэл тэр саяны тэр нэг юуны усан онгоцны сэнсний далбаагаар ингээд цогхоход тэн чи юм хөөсөнд үүсэж байна. Тэгээд энэ микро хөөснүүд л ерөөсөө ийм хөөс бий болгож чадна. Микро хөөсгүй ус гэж баг байхгүй мэн. Байхгүй шүү дээ. Хаасаагүй одоо загаснууд энэ усан дотор гацсан микро хөөсөн хүчил төрөгчүүдээр амжилж байгаа байхгүй юу? Тэгэхээр ч амар тийм чухал юм болж байгаа юм. За тийм байна. За тэгээд цаашаа одоо хэдүүлээ сайхан явъя. За энэ шингэн доторх кавитацийн ус за ямар ч төрөний нөө нэг явж л та энэ лаазан дотор одоо ингээ агаар үйж байгаа. За энэ дотор ингээ агаар үйж байгаа. Жохон шингэн байж байгаа. Тэгээд үлдсэн агаар үйж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр одоо бид нар энийг энэ агаарыг гаргахыг гэх юм бол энийг яах вэ гэхээр ингээд соруулаад авах шаардлага байхгүй. Бид нар зүгээр энийг буцалгачихад бол. Буцалгачингууд энэ дотор байгаа энэ шингэн чинь ингээ ууршаад тэгээд ингээд энэ орон зайг дүүргээд агаарыг шахаа гаргаж чинь. Тэнгүүдээ дээрэс нь бид нар хүүт уус ингээ асангууд яах вэ гэхээр энэ дотор чи агаар байхгүй болсон шүү дээ тийм. Тэнгүүдээ ингээ усны уур байж байгаа. Хүүт уус асангууд шууд тэр усны уур тэр хүүт ууслаар конденсацлагдаад энэ дотор ингээд асар юм хурдан хугацаанд вакуум үүсдэг. Вакуум. Тий, энэ лаз ингээд дотгошин пүнк гэдэг нэг имплужн хийдэг. Шууд дотгошин хомдөг. Маш өндөр даралтаар. Ийм ач юм болдог. Тэнгүүд одоо яг энэ кавитацийн үзэгдэл чи яг ийм зүйл болоод байгаа байхгүй юу? Маш өндөр хурдтайгаар би ингээд вакуум үүсгэсэн чинь тэнд нэг юм жижигхэн микро хөөс байсан ингээд гинт маш том болоод ийм том болчихж байгаа. Тэгсэн чинь эргүүлээд нөгөө нэг даралт чинь байхгүй болчих. Нөгөө нэг би татаад тавьчихсан юм чинь буцаад тэр чинь алга болох хэрэгтэй шүү дээ. Тэгээ буцаад алга болохдоо шүү дээ. Тэр нөгөө нэг бөмбөлөг хэлбэртэй юм чинь бүх талаасаа хоромхон зургийн хугацаанд ингээд бүх талаасаа яг нэг цэг рүү сингуляр цэг гэж нэрлэдэг байгаа юм. Бүр яг нэг цэг рүү бүгдээрээ нэг одоо цэг дээр бүгдээрээ маш өндөр хурдтайгаар ингээд уулзгаар тийм юм кавитацийн үзэгдэл ингээд явагдаж байна гэж үзэж байна. За тэр яг түрүүний энэ лаац шиг жишээ яваад байна шүү дээ. Вакуум үүслээ. Тэнгүүд шингэн дотор нэг ууршиж орлоо. Буцаж ингээ хумигдахдаа одоо эн чинь нэг усаар дүүрсэн байгаа шүү дээ. Тэр нэг юу ч за усан дотор гарч байгаа кавитац гэж үзсэн. Тий уураар дүүрсэн бөмбөлөг гэсэн. Халуун гэсэн. Тэнгүүд гинт нэг даралт нь багасаад эргээд ихссэн юм чинь нөгөөтг чинь конденсацлагдана. Яг түрүүний энэ дээрээс нь хүд ус асгасан чинь конденсацлагдаад агаар нь байхгүй болоо гэх ингээ сорогдож байгаа юм шиг. Тэгэхээр ерөөсөө энэ кавитац гэдэг бол маш өндөр ингээд одоо хөхөлдөх юм уу ийм зүйлээр бүх ингээ дотгошно ингээ хомчдөг. Ийм аюултай зүйл болж байгаа. За хоёулаа жоохон байж байгаад өргөлжлээ. Та сонирхолтой гоё мэддгүй огт мэддгүй зүйлээ мэдж авлаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран аялагчаар хамтдаа төрүүлж алах нь Unitel компани маань ивентдгээ ажиллаж байна. Unitel-ийн урьдчилсан болон хослсон төлбөрт хэрэглэгчид дараа төлбөртийн Plus багц руу шилжиж эхний сарын суурь хураамжаа 50% хөнгөлүүлэх ийм боломжтой байна. 6 сарын турш сар бүр 5 ГБ-ийн дата ирэх ингэж бэлгэлж байгаа юм байна. Тэгээд ингээд зогсохгүй Plus багц руу багцаа ахиулсан хэрэглэгчид дундаас нийт 17 ширхэг iPhone 17 гаруйцыг одоо эцдийг тодруулах юм байна. Тэгээд Unitel-ийн дараа төлбөрт үйлчилгээ нь та өөрийнхөө хэрэглээнд тааруулаад датагаа их авах уу, сүлжээндээ үнэгүй ярих уу, уцаар ярих хэрэгцээтэй байдаг вэ гэх мэт одоо зүйлдээ өөрөө зохицуулаад ингэж хүснээрээ багцаа одоо бүтээж болдог гэдгээрээ маш гоё давуу уян хатан юм байна. Заримдаа би бод ярих шаардлагагүй байх чинь баахан үнэгүй ярианы ярих байгаад байвал одоо тий нэг тийм баярлж болохгүй. Багцаа шилжүүлэхийг хүсвэл та салбар дээр очих шаардлагагүй. Одоо Unitel аппликейшнийг татаад хаанаас ч ингэ шилжих боломжтой. Ийм амар хэлбэр болсон байна. Тэгээд та бүхэн маань Plus багц руу шилжээрээ iPhone 17-г бас от мөндрийн сонсогчдод дундаас аваасай гэж хүсэж байна. Хүсэн өрөөё. Тийм шүү дээ. 17 цоо шинхэн одоо халуунаар байгаа утсыг Plus багцтай авчихна. Энэ бас нэг шилжиж байгаа шин чинь айгу тийм айтайх юм байж байгаа. Одоо би хуучин дугаараа бариад байж ямар байдаг. Гэхдээ би дараа төлбөрт болмоор байдаг. Оюутан байхдаа авчихсан те. Энэ орчлон төлбөртэй болно гэж жаа дараа төлбөрт болохгүй байгаад даанч дугаараа солимоор гооцдаг. Яг надад зориулсан юм шиг тийм үйлчлэгээ байна. Одоо удахгүй сайхан Plus болно. За баярлаа. За энэ баахан температур даралт маралтын лаазам дотор ингээ явцсан те. Энэ зарим амьтд хүртлийн кавитацыг ашиглаад бас ингээд янз бүрийн гой юм хийгээд. Одоо жишээлбэл дуу гаргаж болно. Энэ нэг юм цөгөрцөг саморхоо гэдэг Mantis shrimp гэдэг юм амтан байна.
Цөгөрцөг самархай. За энэ цөгөрцөг самархай яадаг тэр ийм маш том ийм нэг хоёр гарных нь нэг нь ийм мангар том ийм хавчиг юм том байхгүй. Мангар том. Тэнгүүдээ тэрүүгээр ингээд агаарыг ингээд маш хүчтэйгээр ингээд дуунаас сурднаар одоо тэр тухайн шингэн дотор ингээд явах дуунаас сурднаар хамгийн хүчтэй цогтөг амтан маань. Өө яг үнэ тий. Тэгээд ерөөсөө тэр чинь усыг нь өөрийг нь цогчно. Зүгээр ингээд оргуу хоосныг цогчно. Тийм үү. За юу. Ингэнгүүт оргуу хоосныг цохингууд нөгөө нэг төрүүний кавитац чинь бий болдог. За ингээд кавитац бий болонгуудаа би ингээд оргуу хоосныг цохингууд тэр кавитац буцаж хомигдохта маш их дуугардаг. Таас гэд. Тэгээд амтд тэрнээс найгаа яваад өгдөг. За нэгс дайснуудыгаа айлгадаг. За хоёрт тэрүүгээр зөвөр очоод нэг юм хатуу газрыг цохлоо гэж бодъё л та тий. Тэгэх юм бол би ямар нэг юм кавитацк одоо нэгэсэндээ шингэн дотор бишээр цогсноос хамаагүй өндөр хүчтэй цогтөг. Яагаад вэ гэхээр тэр кавитацаас болдог. Кавитац нь яаж байгаа вэ? Тэр миний гараар ингээд цохингууд чинь том талбай дээр ийм тэр өөрийнхөө хүчийг оруулаад байгаа байхгүй тий. Гэтэл кавитац яаж байгаа вэ? Тэр том талбай дээр орсон хүчийг ганцхан юм микро жижигхэн цэг дээр микро жет гэдэг юм дэрэг маш жижигхэн нарийнхан цэг дээр төвлөрүүлдэг болохоор хатуу гадаргууг хагалцдаг. За түнгүүд нь шүү дээ хоолоо гаргаж идэнэ. Хоорондоо зодтолтно. Тэ одоо нэг хясаа мясан доторхыг гаргаж идэх дүг хаг цохно. Агаар дээр бол тэгж чадахгүй шингэн дотор л тэгж чадж байгаа. Яг тэр нэг кавитацийн үзэгдлийг ашиглаж байгаа байхгүй. Тэгээ харанхууд ингээ харж марахаар тэр гэрэл мэрлэн гарна заяа. Нөгөө нэг дуу муу нугасаа гарна сонсогдно. Таас гээл. Тэгэхээр кавитацыг амтны хүртэл ашигладаг байна. Наа чи ястайгаа юм. Энэ мант ширэмч нөө 6 хүүхэн хараатай. Тэгээд амтны аймгийн хамгийн хүчтэй цогтөг. Энэ талаар би мэддэг байсан хэрнээ. Яаж тэгж нөгөө нэг хамгийн хүчийг гаргацгийг сая яг ойлголоо. Тийм технологи нэг нөхгүй. Тийм. Тэгэхээр ерөөсөө одоо бидний гаргаж ирж байгаа энергийг маш жижигхэн энэ сингуляр цэг рүү бид нэр төвдрүүлж чадах юм бол тэнд баг тийм тий хязгааргүй их юм шиг энерги гаргаж ирж чадж байгаа байхгүй. За нэг иймэрхүү юм болж байна. Тий. За энэ өөр зөндөө юмнууд байна л та уг нь бол одоо энэ бөөр мөрөн тэр бөөр мөрний чулуун молоо авчдаг гэдэг гой юмнууд байж байгаа. Гэхдээ энийг цаг гаруул ярив. За хэдүүл одоо нөгөө нэг үндсэн сэдв лугаа гэдэг шиг энэ Азийн физик 23 дахь олимпиадад ирсэн бодлогын талаар бас ярив. За энэ 2023 онд зохион байгуулагдсан гэдэг нэг өмнө хэлсэн тий. Саяхан шүү дээ тий. Саяхан яг Монгол зохион байгуулагдсан. За тэгээд цорын ганц нь энэ ерөөсөө одоо байгаа түүхэнд одоо зөвхөн Азийн физик олимпиад биш заяа. Дэлхийн одоо энэ физик олимпиадын түүхэнд Азийн физик олимпиадын түүхэнд энэ кавитацтай бодлого урд өмнө хизээж орж ирж байгаа. Тэгээд анх удаа Монгол хүн гэж оруулж ирсэн. За энэ хамгийн анх удаа бөгөөд хамгийн одоогийн байдлаар цор ганц уу. Гэхдээ хаагаад юм болоо тий. Гэхдээ энэ өмнө нь бол монголчууд бас дахиад бас 2008 онд бол 2009 онд бас Монголд Азийн физик олимпиад болж исэн юм байна. Тэрэн дээр нь болохоор ийм гоё нэртэй цайны ёслол болон хөөсний физик гэдэг нэртэй ийм бодлого орж ирж исэн. Энэ буцалж байгаа усны хөөсний тухай. Гэтэл кавитацтай бас яг нөгөө нэг микро бөмбөлөг тийм хөөстэй гэдэг үгээр холбогддог. Им хөөстэй холбоотой бол им хоёрхан бодлого байгаа байхгүй тий. Хоёулаа монгол хүмүүс гаргаж ирсэн. Тийм үгүйстэй тий. Им манай монголчууд аашаа юм хөөстэй бодлого оруулах дуртай байдаг юм уу яа тий. Тиймэрхүү юм шиг. За энэ ямар ч гэсэн энэ жилийн олимпиад болохоор гэхдээ одоо энэ олон улсын олимпиад болохоор шампансктай нэг юм бодлого орж ирсэн. Тэр нь бол нэлээд яг кавитацийн хөөстэй юм бодлого хөөстэй холбоотой байж магадгүй. Гэхдээ яг шууд холбогдохгүй. Шампанск ч юм болохоор бас юм те маш их өндөр даралт дотор скин суулгахаар тэр нөгөө микроос нүч бүг гэдэг ингээд томорж байгаа тэр үзэгдэл байгаа байхгүй те. Гэтэ буцаж ингэж айхтар ашиггүй болохоор бас нэг амар кавитацтай холбоотой биш гэсэн. Тэгэхээр холбоотой ч юм шиг холбоогүй ч юм шиг юм ямар ч хэлсэн 3 ийм тохиолдол байт юм байна. Бүх түүхэн цаг хугацаанд. Тэгээ энэ хөөстэй холбоотой. Тэгээ хоёр нь монгол хүн гаргасан. За ийм хачирхалтай байж. За энэ яг ингээл бодлогын нэгэл уншихаар ингээл тэр кавитацийн хөөс гэж юу вэ? Ингээл бүр баг ингээ түүхэн нүртлэгээ баг энэ манай нэвтрүүлэг шиг гоё юм. Бодлогын тавил байвшин те. Баг л юм тийм танин мэдхүн юм гоё те. Юу шиг нэвтрүүлэг шиг те. Ийм гоё юм байж байгаа зорог хөрөнгө мөрхтэй те. Наанх яаж ингэж ийм юу яасан бэ гэл асуудал үүссэн байсан бэ гэл те. За тэгээд тэрэн дээр нь одоо нөгөө нэг айхтар түүхэн цаг хугацаанд гарсан нөгөө томьёонууд энэ төр байгаадсэн шүү дээ. Тэгэл тэр мөр өрөөл бодох юм шиг.
Бас тэгээ те би ч одоо тийм айхтар хүнд бодлогыг одоо яаж бодож чадах вэ? Олимпиад дэрдэг. Олимпиадын хүмүүс нь хүртэл ингээд гайхаад энэ ямар хүнд бодлого вэ гэдээ гайхаадсан байгаа байхгүй те. Гэхдээ энэ маш хүнд ч гэсэн аюу тийм сонирхолтой бодлого ингээд гантмөр багш болохоор ингээд гантмөр багш яаж гантмөр багш болохоор тийм нэг олимпиадын нөхдөдийг нэгж байгаа одоо томлыг гэж утсан юм байгааз энэ ер нь бол юм хүндөвтөртөлтэй бодлого байсан зүгээрээ гэдэг. Ягаад тэгэхээр тэр чинь одоо нэг хүмүүсийн хамгийн л одоо ухаантай хамгийн л одоо тэр физиктэй сайн гэсэн хүмүүс оролцож байгаа энэ зүйл дээр болохоор бид нар ямар нэг юм хялбархан бодлого тавихаас илүүтэй маш одоо хүнд бодлого тавиад тэр яаж бодож исэн бэ гэдгийг харах нь илүү чухал байхгүй юу. Тэгэхээр тэр хүний потенциалыг илүү сайн болж чадна гэсэн. Тэгвэл маш өндөр потенциалтай байгаад байдаг. Аюу амархан бодлого өчөн бол тэр чинь гэдэг хэр өндөр байсан бэ гэдэг тэр бодлогоор бид тэр үнэлж чадахгүй байхгүй тий. Тэгэхээр хүн төвтрэл илүү зүгээр. За тэгээд хоёрт болохоор гантмөр хөшийн оруулсан шалтгаан болохоор энэ өмнө нь маш олон тийм одоо маш том юм ослууд гарч ирсэн. За ямар ослууд гарч ирсэн бэ гэхээр энэ юуны осол гарч ирсэн байна. За нэм атомын цахилгаан станцын осол заяа. Ихэнхдээ юм турбаанууд дотор ч ингээл ус шингэн урсж байгаа шүү дээ тийм атомны цахилгаан станц дээрэс нь нэг юм сансрын юу байгаа цойлор сансрын одоо пуучин дотор нөгөө нэг бас ингээл шингэн мэнгнүүдийг ч ингээл юм хоолоогоор л гүйлгэж байгаа шүү дээ тэгмүүд энэ кавитац гэдэг үзэгдлийг мэдгүйгээсээ болоод тэр тухайн пуучин одоо тухайн цойлорын энэ турбаануудыг энэ кавитацийн үзэгдлийг тооцохгүйгээр хийчих. Тэгвэл дотроос нөгөө кавитацийн үзэгдэл чинь нөгөө нэг одоо яг ингээ удаан ингээ туршаар ингээ болоод идэг маш хүчтэй ингээ тийрэлт мэрэлт өгөөд ингээ гэхээр тэр чинь асар өндөр юм хурдталтай уснууд урсгаар нөгөө нэг кавитацийн үзэгдэл чинь бий болоод тэр хоолойн дотор талаас нитээд цоолоод ингээ гараад ирж байгаа. За ингээ атомын цахилгаан станцын осол. За пууж хүртэл ингээ дэлбэрчиж байгаа. Ингээ майхтар ослууд. За тэгээ өөр бас нэг хэд хэдэн юм ослууд ямар ч юм түүхэн хугацаанд юм 3 ослол гарч ирсэн. Нөгөө талаас бас нэг сонирхолтой юм байна. Энийг бид нар мэдэж явснаар юу хийж болж байгаа вэ гэхээр тэр нэг юм нэг цэг дээр нэг сингуляр цэг дээр маш их энергийг төвлөрүүлж чадах юм бол бид нар тэндээс маш одоо хоромхон хугацаанд энэ хэдэн мянга байтугай хэдэн 100 одоо мянган бараг сая ийм температур одоо Цельсийн температурыг гаргаж ирэх боломжтой. За энэ сая Цельсийн температурыг бид нар гаргаад ирчихвэл яаж болох вэ гэхээр энд ерөөсөө цөмийн нэг төрөлийг эхлүүлж байна. Тэрнээсээ бид нар маш их энергийг яг нэг цэглүү төвлөрүүлж чадах юм бол тэнд л ерөөсөө өссөн одоо температур гаргаж ирж чадах гэдэг шүү дээ. Гэтэ энийг хийх ганц гэж одоо ингээ хамгийн лаг супер арга бол энэ байглаас нь өөрийнх нь одоо энэ шингэнийг ашиглаж болж байна шүү дээ. Тийм ус. Одоо ус биш. Одоо энэ дээр ингэж байгаа. Яг ингээд цөмийн нэгд хурлын одоо үндсэн орцчин болохоор ус төрөгчүүд дээ. Тэгэд ус төрөгчийн юм хүнд ус төрөгч гэж байгаа. H 3 гэдэг баха тий. Ион маягийн тийм 2 нейтронтой тэгээд юм хүнд ийм ус төрөгч. Тэгээд ийм бараг цацраг гэдэгтэй бах тий. За энийг болохоор ерөөсөө бид нар ийм шингэн болгож агаад тэр ийм одоо нөгөө нэг кавитацийн үзэгдлийг яг голтно гэд маш өндөр хүчтэйгээр тэр кавитацийн үзэгдэл ингээд ийм том хөөслүүлсэн гэсэн үг шүү дээ тий. Асар том хөөс үүсгэж хагаад эргүүлээд ингээд 50 тэр чинь ингээд хоорондоо бүгд хоорондоо ингээд яг нэг зэг дээр уулзаад хэдэн сая хүртэл Цельс хүртэл халаад тэр халуун нь тэр одоо deuterium гэдэг баха. Deuterium-ийг одоо ус төрөгчийн хүнд ус төрөгчүүдийн хооронд нь шууд цөмийн нэгдэх хурлын аргаар нийлүүлж байна. За ингэнгүүт эндээс маш хэмжээний ертөнцийн дээр хамгийн одоо цэвэр энерги гарч ирнэ эндээс. Йоо зүгээр л хөөс байсан биз тий. Тэгэл ерөөсөө анхны энэ зүгээр энэ нэгдэх хурлыг л эхлүүлж чадах юм бол тэр чинь ингээд цаашаага маш их энерги дотроос угаасаа гарч ирээд бусдыгаа бас ингэж нэгтгээд бусдыгаа нэгтгээд ингээд гинжээ өрөөл явагдана гэсэн. Тэгэхээр бид нар дээд талаас нөгөө нэг H 3 үеийн хийгээл нэмэл хийгээд байгаа юм бол тэр дотроо ингээл нэг гели болоод хувраал тий. Дэлхий дээр наараас ачиж гэсэн үг шүү дээ. Гол нь тэрийг эхлүүлэхээр амар хэцүү байгаа байхгүй. Лазераар буудах маш их хэмжээний энерги шаардна. Тэгээ яаж тэр их хэмжээний энерги чинь тэр нэг цэг дээр төвлөрүүлэх вэ гэдэнгүүт ус шингэн хамгийн сайн одоо хийж чаддаг юм байгаа байхгүй тий. Наадах чинь би айгүй амарх юм. Гээд тий. Миний ууж байгаа мэг өрчээ гэл тэгэл хийгээд өгнө гэсэн. За ямар ч юм гайхалтай кавитац гэдэг юм үзэгдэл байна. Өөр одоо юун дээр гарч ирдэг вэ гэдэг талаар нэг түрүүн чин хэдүүлээд цаг гарвал гэдэг энэ цаг жоон гараад ирлээ. За энэ буцалж байгааг нь за лазан дотор хитавиан тусламжтай одоо хүнийг одоо тухайн бөөрийн хэсэг рүү маш өндөр юм хитавианы юм юу өгчөөр одоо юм давтамж өгчөөр ер нь бол биеийн дотор нь эхо шиг
Гэтэ илүү хүчтэй юм эхо гэсэн үг. Одоо эхо ч юм бол ингээд маш юм бүдэгхэн юм те илдэг долгион явуулж байгаа байхгүй те. Эннийх болохоор бүр нэлийн хүчтэй заяа. Тэр дотор байгаа ингээд шингэнүүд хоорондоо ингээд салхтаа дотор нь кавитаз үүсэх хэмжээний тийм өндөр хүчтэй ультрасаунд те хит аваа хүний бие дотор явуулна. Бөөрлүүн явуулж байна гэсэн. Тэгвэл тэр бөөрөнд яах вэ гэхээр хүний бие бол ихэнхдээ ингээд нөгөө нэг зөөлхөн болохоор ингээд тэр кавитазын үүсэхгүй хүн шиг ингээд бас байгаад иж чаддсан байл л да. Гэтэл бөөрөн дотор байгаа чулуу болохоор яах вэ гэхээр тэгж чадахгүй уян хатан биш болохоор тэн ингээд кавитазын хөөснүүд яг тэр бөөрөний чулууны гадна талаар үүсдэг. Ямар байж боломгүй юм бэ? Байж боломгүй гоц. За тэнгууд бөөрний чулууны гадна талд одоо би зүгээр бөөрний чулууны гадна талд ингээд тэр шингэнийг ингээл гинт нэг сэрэг болгоод гинт шахаал сэрэг болгоод шахаад тань л гэсэн үг шүү дээ тий. Маш хурдтайгаар ингээд шахаад тань гэсэн. Тэнгүүд тэр чинь урагдаа дотор нь кавитац үүсээд тэгээ эргүүлж шахагдахтаа тэр чинь нөгөө нэг одоо нөгөө нэг юуны бөөрний гадрах дээр үүсэж байгаа шүү дээ. Одоо нэг слот чулуун дээр нь тий. Одоо энийг чулуу гэж бодох юм бол энийг чулуу гэж бодох юм бол бид нар ингээд хажуу талаас нь орж ирлээ. Тэнгүүдээ буцааг ингээд татаад авангууч ийшээ ус дүүргэж орж чадахгүйгээр ингээд юм вакуум үүсэн шүү дээ тий. Ингээл нөгөө ч томорж хагаад тэгээд яг тэр нөгөө нэг буцаж агшихтаа тэр чинь нөгөө нэг буцаагаад би ингээд агшаачж байгаа шүү дээ. Тэгвэл буцаад агшихтаа ийм тэгш бос юмэр. Одоо нэгсэн тийм бүв бөмбөлөг байгаа шүү дээ. Уг нь бол тэр чинь. Гэтэл хажууд нь юм хатуу юм байж хагаар юм бүв бөмбөлөг гэж чаддгүй юм байл та. Ингээд юм гамбир шиг болоод дээрээс ингэж орж ирээд одоо нэгсэндээ ингээд энэ хатуу бий чинь өөрөө тэр нэг юм хөөсийг өөрлөг өгөж аваад тэгэд өөрлөм чиглэсэн микрожет гэдэг юм үүсдэг. Маш өндөр одоо нэг тухайн усан дотор дуунаас одоо хурдан тухайн усан дотор дуу тарах хурднаас илүү хурдан ийм одоо микрожет үүсдэг болохоор тэндээс нь асар их одоо шок вэв гэж нэрлэдэг одоо шок долгион үүсэж байгаа. Тас гэл ингээл дуурж байгаа тийм. Тэгээд дээрэс нь яг тэр микрожет чинь заавал тэр бөөрлөө харж таарна. Ягаад тэр бөөрний чулуунаас олж тийм хэлбэрээ алдсан шүү дээ тий. Тэгэхээр яг тэр нь бөөрлүүн харж тэр микрожет нь буудд юм байна л да. Одоо нэгсэндээ микрожетээр бууддаг жижигхэн сумаар бүр микро сумаар бууддаг байлаа гэж хэлдэг л да. Гэтэ тэр микросум бага энергитэй ч гэсэн маш жижигхэн байх юм бол яг тэр цэг дээр очиод гэмтэл учрах болохгүй тий. Тэгээд ерөөсөө тэр бөөрний ч ажуудлаа ингээд дотор талаас нь хүнийг одоо харж ингээд хүнтэй адилхан одоо тийм даралттай шингэн дотор яг тэрийг хийж байгаа гадна талаас нь ультрасаундаар буудангууд яаж юм хэрэг ингээд зүгээр ингээд хөөсрөөл гээд хайлж байгаа байхгүй чолоо лаг угстай дэлбэрэлт болоо дотроос дэлбэлээ ичж штэ тийм нэгээс нь тийм жижигхэн юм дэлбэрэлтүүдээр ингээд идчихээн гэсэн байхгүй маш жижигхэн юм дэлбэрэлтүүдээр идчихээн гэсэн хэдэн мянган градус одоо тэр ч одоо тий гэрэл хүртэл гаргадаг юм гайхалтай юм байгаа шүү дээ. За энэ гэрэл гардаг үзэгдийг бол бас аюу их судалдаг. Энэ яагаад ингэ гэрэл гараад байна гэдэг. Энэ гэрэл гарч байгаа үзэгдэл яг юунаас болоод ингэдэг хүртэл бас одоо хүртэл бид нар мэдэхгүй. Хамгийн одоо найдвартай тайлбар бол энэ плазм гэж нэрлэж байгаа. Энэ бол ерөөсөө за усан дээр жишээ авал да усан дотрын кавитацийн хөөс үүсчлээ. За вакуум үүсчлээ гэж үтэй дотор нь. Тэнгүүд тэр вакуумыг чинь шууд усны уур дүүргээл тэр уурыг чинь эргүүлээл нөгөө нэг юу шахах штэ. Хөөс чинь ингэ шахах штэ тий. Тэнгүүд тэр дотор нөгөө усны уур чинь огцом халахаараа юу болдог вэ? Тэр плазм болдог. Хэдэн одоо 10,000 хэдэн 100,000 сая Цельс төрөд эхлэнгүү те. Усны уур плазм болд юм уу те? Тэгээ усны уур нь одоо бодисын дөрөв төтөл үг юм уу те. Тийм бодисын дөрөв төтөл бол плазм болж байна. Оо яг үнэ жижигхэн нар гараад ирж байгаа хгүй тэр чинь плазм те. Гэрэл нь тэр юм уу? Тий. Нар үсэд одоо тэр чинь плазм гэдэг чинь өөрөөсөө гэрэл гарах хэрэгтэй байхгүй. Ягаад гэвэл чинь маш өндөр хэмд халж байгаа. Нөгөө нэг өмнөх нэвтрүүлэг дээр хар одоо биеийн цэцэрлт гэдгсэн шүү дээ те. Халж байгаа бие бол ингээд би өөрөөсөө ингээд гэрэл цэцэрлдэг. Тэгвэл бид нар огцом ингээд тэрийг чинь ингээд хэдэн мянга хэдэн 100 нөө сая Цельс хүртэл чи халаачаар тэндээс юм чүп гэ гэрэл гардаг. Ингэж үзэж байгаа зүгээр заяа. Өөр олон ийм тайлбарууд байгаа квантум энэ. Гэхдээ хамгийн одоо энэ туршилттай нийцж байгаа яг энэ л үнэн байж магадгүй байна гэсэн тайлбар бол яг саний плазмын одоо тий плазм үсэж байна гэдэг. Тэгэхээр бид нар ерөөсөө яагаад энэ угаасаа плазм үсэж байгаа юм бол энэ дотор чинь бид нар угаасаа юу хийх боломжтой юм биш үү? Цөмийн нэгдэх уруулыг эхлүүлэх боломжтой юм биш үү гэдэг. Одоо нэгэсэнд бол яг л нарыг л асах төлөвлөгөө байгаа байхгүй тий. Тэр плазм үүснэ гэдэг бол гайхамшигтай тий. Микро нар тийм үү. Тэгээ жижигэл микро нар байгаад болж штэ. Тэр чинь өөр асаачна. Тэр чинь одоо нэг цөмийн нэгдэх уруул гэдэг чинь маш хэмжээний энерги ялгарч байгаа болохоор тэгээд ингээд цааш яваад. Ер нь бол бид тэр за худалчинд заяа энэ туршилтыг бол гэртээж хийж болно тий. Нэр нь бол нэрээ тий. Яг тэр бид нар ч юу хэрэгтэй вэ гэхээр тэр усны сав хэрэгтэй. Тэнгүүтээ
За ус чижтэй одоо заавал уг нь бол хүнд ус төрөгчлөлтөө. Гэтэл яг усан дээр бол хэдэн градус төрөх нүг гэдгийг бас харж болно шүү дээ тий. Тэгээ усан дотор одоо нөгөө нэг юугаа хийждэг. Нэг ультрасаунд хит авианы хит авиа үүсгэж ингээд тэр усныхаа савны гадна талд тавьчих жаа. За тэгээд тэр нь лөө ямар давтамж өгөх тэр усны савыг би дүн цохингууд дүн гэдээ дугуурна шүү дээ тий. Тэгвэл тэр дугуурж байгаа нэг юм резонанс боёо одоо нэг юм хэлбэлцэл байгаа. Яг тэр хэлбэлцлийг яг эргүүлээд өнгөд тэр чинь резонанст ороод тэр усан дотор одоо нэг тийм яг юм кавитац үүсэх юм нөхцөл үүсэж байгаа. Гэтэ тэр усыг цэвэрхэн байхгүй бол ингээд кавитацууд нь тэнд үсээд яг голдоо төвлөрч чаддгүй юм байна л да. Тэгэхээр эхлээд нэг агааруудын микро хөөснүүдийг ингээд соруулаад авчна. Тэнгүүдээ дараа нь яг хөө яг нөгөө нэг резонанстаа ингээд оруулж агаад дээрээс нэг ганцхан ус тусаачингууд тэндээс нэг жижигхэн кавитацийн хөөс үсээд яг голд нь үрж ирээд тогтчихно. Тэгээ хэрвээ би тэр одоо нэг хит авианы төхөөрөмжтөө энерги ингээл бүр улам нэмэл өгөөд байна гэж үтэй л да. Резонанс гэж ингээл нэмэх тусам ингээл нэмэгдээд идэх хэмжүүлэх байхгүй тий. Тэгээ улам нэмээд өгөөд тангууд нөгөө нэг хөөсний чи хэмжээ ингээд хамраад байна гэсэн. Хичнээн том болгоцсомоо тэр төвдөө очоод ингээд тавьчлаа гэхэд ингээд төвдөө очоод яг тэр уулзах хүч чинь төдий чинь их байна. Төдий чинь өндөр температураар гарч ирнэ гэсэн үг байхгүй юу? Устай савн дотор юм бөмбөлөг бий болчих юм уу тий. Тэр бөмбөлгөө л одоо ерөөсөө ингээд хүчин нэмэгдсэн мөн томроод байна гэсэн үг байна. Чийл турш чадах юм байна нэг бол. Гэтэ ер нь бол ийм энгийн одоо бид нар баг худалчинд бол гэдэг худалчинд гэдэг байгаа шүү. Одоо яг би бол одоо бас тэр туршлагыг бол хийж үзмээр л л ихт одоо ямар хийх ажилгүй юм байгаа шүү дээ тий. Надаа мөнгө төгрөгийн нөгөөд хасаа чи наадхаа нэг хийгээд үзээч гэх юм бол дуртай. Даанч тэгээд амьдрах хэрэгтэй, хоолоо олж идэх хэрэгтэй. Амар мундаг баян хүн болчвол би одоо яг тэгээ тий арийнхаа хашаанд тэгээ нэг тиймэрхүү туршилтууд гэдэг арын хашааны туршилтууд гэдэг нэртэй тий галтгооны туршилт урсгалдаг ч юм нэг тиймэрхүү юмнууд үгүйс хийж байна. За ямар ч гэсэн юу гэдэг кавитац гэдэг үзэгдэл бол үнэхээр юм гайхалтай, сонирхолтой. Хамгийн чухал нь энийг мэдэж явах шаардлагатай. Энийг манай инженерүүд болон одоо тэр тухайн пуужинг хийж байгаа, тухайн одоо энэ атомын цахилгааныг хийж байгаа энэ хүмүүс маань одоо мэдлэггүйгээсээ болоод энэ кавитацыг мэддэггүйгээсээ болоод энэ ослоод гарч байгаа байхгүй тий. Тэгэхээр ерөөсөө л энэ бол ингээд хүмүүст мэдүүлэх шаардлагатай. Дээрээс нь юм хич хиттэй юм зүйл байгаа. Цааш нь судалж үзээд манайхан бас тий хин нэг нь арийнхаа хашаанд цөмийн нэгт хурал эхлүүлчих юм билүү. За хаанаас ч олж мэдэх баг боломжгүй шахуу байсан ийм гоё алтан мэдээллийг ингэж бидэнд цацсан хасаад байх баярлалаа. Үнэхээр сонирхолтой байлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture is Local, Knowledge is Global эгүүнээ оюун компани болон хамтдаа төрүүлж алхах нь Unitel компани ивэнтдгээ ажиллаа. Нэвтрүүлэг NTV мөн Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолхоноор та бүхэндээ хүрлээ. Студид компьютер шинжилгээч хасч чулуу орно яриачлаа. Тэгээ дараагийнхаа шинжилгээний гайхамшигаар эргэж олцгаая. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.